хэрэглээний хал ус нь жишээлбэл 40-50 мянга тентрэл зөвхөн хэрэглээний хал ус нь байрлууга айлуудын гарант руу буцаж ингэж эргэлтэнд байнгын ингэж эргэлтэнд хал ус нь эргэлтэнд байдаг учраас хойжуулдаг газрууд бол бас бий. За мөн дээрс нөгөө түрүүний хилээд байгаа шугам орлоо ингээ харахад юм гадна талаас нь харахад ингээ 3 санжийн 2.5 санжийн диаметртэй байгаад тийм. Доторхын задлаад шугамын тастгаар зүүнээс өв шиг нарийнхан болцсон. Өсөний тэгүний тэгтлээ зэвэнд идэвчдэг. Хэрэглээний халуут усны шугам нэг зэвэнд идэвчдэг. Тэгэхээр нөгөөх нь даралтгүй нэг бол хал уус нь эргэлдэхгүй болохоор хал уус нь гоождгүй ийм гомдлууд болсон байна. За орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого төлөвлөлтийн хилцээний дарга Дагдан манай студид ирсэн байна. За цэвэр бохор усны шугамын засвар тэрчүүд айланд нь оров. Цэвэр усны шугам сүлжээг бол солихтой нэг өсөн шинжилгээг бид нэр ирэмэлцдэг. Халуун ус хүүд усныхаа халаалт халуун усныхаа шугамыг шинжилэн солиж байгаа хугацаатайгаа адилхан тэр сувг дотор маань 5 шугам явж байгаа. Одоо орон сууцны байруудыг хангахад нийтдээ 5 шугам ордгоо гэсэн. Хоёр нь халаалтын өгж байгаа шугам эргүүлээд буцаж байгаа шугам. Халуун усны өгөх шугам, буцах шугам. Цэвэр усны шугам гээд 5 шугам бол нэг сувг дотор явж байгаа. За тэгээ халаалтынхаа шугамыг халуун усныхаа шугам сүлжээг шинжилэн солихтойгоо зэрэгцээд цэвэр усныхаа шугамыг давхар шинжилэн солиод явдаг. Нэг ухсан дээр. Тий, нэг ухсан дээр. Нэг гэмтэл засварсан дээр. За. Усны үйлчлэгийг бидэнд 24 цагийн турш найдвартай хүргэхийн тулд 12,000 орчим хүн ажилтдаг юм байна. Тийм ээ, одоо яг энэ салбарт. Нийтийн аж ахуйн салбарт доо тий. За газрын гүнээс цэнгэг усыг олборлохоос одоо ингээ бидний крантаар ус гоож хүртэл ер нь ямар дамжлагууд дамждаг юм бэ? Энийг одоо яг сувгийн удирдах газар гээ та сая түрүү бас нэг дурдсан тий. Одоо яг олборлож байгаа газар нь бол тэдийх байгаа шүү дээ. Яг нэг танаараа хүргэх хүртлэх хүргээд танаарх манайд хүргэж байгаа процессыг та хэрэглэж хүртэл тийм ээ мэдэх бах тий. За орон нутгууд тэр болгондоо бас танаа оролцоо нөгөө инженерүүдийн оролцоо байгаа юу? Одоо тэр дамжлага болгон дээр оролцоо орон нутгууд бол ихэвчлэн юу гэдэг юм. Газрын гүний цэвэр усаас ахуулаад айл хэрэглэгч хүртлээ одоо Улаанбаатар хотоор бол сувгийн удирдах газар гэдэгтэй адилхан тухайн орон нутгийн өмчөд тооцоотой аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь хариуцсан явдаг. Улаанбаатар хотын хувьд бол ус сувгийн удирдах газар 7 гэж санаж байна. 7 цэвэр усны гүний их усүртэй. За жишээлбэл одоо Галаахын гордок, за Гачуурт Улаастай гүний цэвэр ус гээл Яарамын хэсэг гэдэг. Энэ цэвэр усны гүний цэвэр устаас гүний ноцосоор шахаад за усан сан руу төвлөрүүлээд усан сандаа холоржуулалт, халдваргүйжүүлэлт хийгээд тэгээд тухайн усан сангуудаас төвөг шугам буюу дамжуулах шугам буюу орон сууцны хорооллууд руу ус угийн өмчлөлийн шугам сүлжээгээр тараадаг. Тэгээд тэр тарсан ус маань бидний хилээд байгаа устлаан дамжуулах төв дээр ирдэг. Тэгээд устлаан дамжуулах төв дээр ирсэн цэвэр усыг хоёр бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа. Ноцоосны дараагаас. Нэгэн цэвэр ус шууд карант руугаа ундны цэвэр усаараа явдаг. Хүд ус гэж ярьдаг тийм ээ. Ховгд усаараа очдог. Нөгөөх нь болохоор станцаас ирсэн дулааныг ялцсан дулаан солилцоороор тэндээс дулаанаа аваад ялцсан дулаан солилцоороор дамжаад хэрэглэгчтэй хэрэглээний халуун ус бид нэрээ усанд ордог, аяг тавгаа угаадаг ус. Ингээд хоёр бүтээгдэхүүн болж 3 шугамар гараад 2 шугамар гараад тэгээд аль өрхүүдийн карант дээр ирж байгаа. Ийм процесстэй бол хэрэглэгчдэр ирдэг байгаа. Гэхдээ Улаанбаатар хот гэлтгүү ер нь Монгол улс бол газрын гүний цэвэр усыг ашигладаг. Дэлхийд цөөхөн тооны хамгийн цэвэр ус цэнгэг усыг ашигладаг улс орн бол орнуудын нэгт ордог байгаа. Ихэнх хөгжилтэй улс орн аймгийн төвүүд дээр ч гэсэн тийм байх. Тийм хөвчлэн. Тийм. Бусад их улс орн одоо хөгжил өндөртэй улс орнууд, далайн орнууд энэ төр ч гэсэн дандаа ил гадаргын ус, хөрс борооны ус,
Одоо сүүлдээ далайн усыг хүртэл цэвэршүүлэн ашиглаж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар бол яг экологийн хувьд хамгийн цэнгийг усыг Монгол улсын иргэд маань бид нар бас завшаантай гэж ойлгодог шүү. Бас цэвэр усыг хэрэглэдэг гэдгээр. Гэхдээ бид нар зүйл нөгөө цэвэрлэх технологи нь байхгүй болохоор бас тийм гүний усаа хэрэглээд байна уу? Биднэрт аз нь байна. Биднэр цэвэр ус нь байгаа учраас цэвэр усаа эргэлж байна тийм ээ. Магадгүй үр бүтээлгүй магадгүй одоо юу гэдгийг судалгаа шинжилгээ тооцоолол байдаг л ахaltaа мэрэгжлийн геологч археологчдын цэвэр усны ундраг их усүрийн асуудал магадгүй 20 30 жилийн дараа асуудалд ороод ирлээ гэх юм бол гадаргын ус буюу одоо туулголоос авах юм уу тийм ээ орхон голоос авах юм уу голдоо түшиглэж ил гадаргын ус эргэлэх юм уу магадгүй нийслэл хотооч шилжүүлэх хэмжээний асуудлууд бас яригдана. Тэгэхээр цэвэр усны асуудал гэдэг бол улс орн болон ард иргэдийн хамгийн гол хамгийн чухал стратегийн бүтээгдэхүүн гэж бид ойлгодог. За 2026 он гараад ингээд эхний 1 сар дээр явж интэй зөмөрөө. Тэгэхээр энэ оны та бүхний одоо төлөвлөгөө юу вэ? Түрүүн нөгөө таны дурдсан Улаанбаатараас ингээд ховд хүртэлх хэмжээний одоо ингээд 1500 км урт шугам сүлжээний найдвартай ажиллагааг бид нар хариуцсан ажиллаж байна гэд та ярьсан тий. Тэгэхээр одоо энэ оны та бүхний ажлын төлөвлөгөө одоо энэ 1500 км шугам сүлжээнээс хичнээн нь урсгал болон хичнээн нь нэгц зурд орох шаардлагатай байна. Хэдийг нь засварлаж амжих уу? Бас нөгөө хөрөнгө мөнгө нь байдгийн болов уу? 1500 км шугам сүлжээний 600 км шугам сүлжээ нь халаалтын шугам сүлжээ гэдэг. Халаалт бол нэгдүгээр хэлхээний шугам сүлжээ. Зөвхөн халаалт. 900 км 897 км шугам сүлжээ. Зөвхөн орон сууцны удирдах газарт ярьж байгаа манай байгууллагын хувьд 897 км шугам сүлжээ нь бол хэрэглээний халуун ус, цэвэр ус, ариут дотор буюу бохирын усны шугам 900 км-ийг хариуцж байгаа. За 900 км шугам сүлжээний маань 58% насжилтын хугацаа дууссан. Аль хэдийн 25 жилээс дээш насжилттай болсон. Тэгэхэд бид 900 км шугам сүлжээнийхаа 9 км-ийг л нэг жилдээ шинжилэн сольж чадчихна. 101. 100-ны 1. Нэг л хувийг бид шинжилэн сольж чадчихна. 100 жилийн насжилттай шугам сүлжээ ховор баха. Тэр тусам манайх шиг цайран дурба хэрэглээний халуун ус сүт усанд ашиглаж байгаа нөхцөлд бол тэдгээрийн маань насжилт бол ер нь бол 25 жилийн насжилтаас хэтэрдэг. Тэгэхээр бид нар бол нийт шугам сүлжээнийхээ 4%-ийг шинжилээд явж иж иргэдтэй тасралтгүй найдвартай хэрэглээний халуун усаар хангах ёстой байтал гал одоо нэг зогсоохгүй гэдэг л гал алдахгүй байдлаар нэг л хувийг зогсоогоод хаагаад шинжилгээ солиод явж байгаа маань магадгүй 5-10 жилийн дараа түгээг шугам сүлжээ буюу энэ услаан дамжуулах төвөөс айл өрх орон сууцны байр хүртэл инженерийн шугам сүлжээн дээр бас тасралтгүй найдвартай хангана гэдэг бидний гол зорилго маань бас хүчмөг өсдөх, хүс хүндрэл үүсэх байхаа гэж бас бид нар хаардаг. За дээрэс нь энэ чин орон сууцны удирдах газар нийслэлийн 6 дүүргийн 50%-ийг л хариуцдаг. Дээрэс нь 60 гаруй хувийн орон сууцны конторууд бий, хувийн менежментээр ажилладаг. Тэдгээр нь яг харьцангуй шинэ 2010-аас хойш орон сууцны барилгуудын ашиглалт үйлчлэгийг хариуцдаг учраас бас харьцангуй инженерийн шугам сүлжээний насжилт богинотой, гэмтэл саатал багтай. Тэгээд энэ хүндрэл юу үүсдэг вэ гэхээр шугам сүлжээ нь яг маш олон юунууд бий. Чадвартай мундаг менежментээ авч явж байгаа хувийн орон сууцны конторууд бий. Гэтэл яг нөгөө нэг бас хүндрэлтэй тал нь юу болдог вэ? Нөгөө 10-20 жил болоод шугам сүлжээ нь муудаад ирэхээр энэ байраа улсад өгөө. Харин тэрийг тэгээ яагаад өгөө гингүүт нь авдгийг. Тэгээ оршин суугчдын шийдвэрээр явж байгаа юм л да. Оршин суугчд маань одоо усны зохицуулахаараа дулаан нь бол эрчим хүчний зохицуулахаараа энэ байгууллага үнэхээр хангаж чадахгүй байна. Дуудлага гомдлын маань барагдуулж чадахгүй байна гэдэг байдлаар зохицуулахаар өнөөдөр хандахаар
зохицуулахаар шийдвэр гаргах түвшний байгууллагууд руу ханддаг. За улсын байгууллага нь арай нэг гал алдахгүй гэдэг байдлаар шилжүүлэх процесс байна. За зарим нь бол яг нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг конторууд байсан. 20-30 хүнтэй, 40 хүнтэй. Тэгээ 6 дүүрэгт дуудлага ирэхэд нэг айл дуудлага ирэхэд 2 дүүргийн цаанаас дамжиж сан техникийн засварч нь очиж засвар үйлчилгээ үзүүлээд явна гэхлээр айлд нь одоо ус алдчихвэл доотлын айл руугаа алдах эрсдэлтэй ийм байгаа учраас нэг контор ер нь бол 2 дүүргээс хэтрэхгүй үйлчилгээ үзүүлээ гэдэг байдлаар хамар хүүрийг нь хязгаарлаж бас манай байгууллага руу ирсэн орон сууцуд байдаг. Тэгээ яг орон сууцны насжилтад одоо 40-50 мянга тэгэл ингээд явах юм бол 60-70 жилийн насжилттай орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээтэй бас гал алдахгүй ажиллаж байгаа бас манай инженер техникийн ажил засварчд бол бас хилцээний даргын өмнөөс бол бахархан байдгийг ажиллаж та. Тэгвэл одоо ингээд хуучны байруудыг их нураагаад сүрэн дээр нь бараг 10 хэд бараг заримдаа ч 20 давхар юм уу гэмээр том байшингууд барьж штэ тий одоо энэ хаанл дүүрэгт хэлтэхэд нэг химлэгийн шар гэж байшингууд исэн 3 давхар шар машингаас одоо нэгжүүлцсэнгүү тий төмөр замдас тэр тэгвэл зүгээр нураагаад сүрэн дээр нь байшин барихаас илүүтэй нөгөө асуудлаас шийдэгддэг юм байна л да. Тэр доорох байшин ч өөрөө тийм олон жилийн насжилттай бол хүн амьдрах аргагүй болчлоо гэдэг дүнэлт гараад нурж байгаа шүү дээ тий. Тэр шугам сүлжээгийн ч гэсэн барилгын компани мөн шинжилгээ сүрэн дээр нь тэр бүр 20 давхар байшин барьж байгаа юу? Дахин дөрөлтийн процесс юм учиртай. Барилгын компани бол тухайн орчин суугчдынхаа цугчтайгаа тохироод барилга баригдах хугацаанд бол төрөөсөнд өөр газар амьдрах зардлыг нь бол тухайн барилгын компани хариуцаад гадны инженерийн шугам сүлжээ дэд үтцийг бол улс хариуцдаг. Улс өртгөж шинжилтийг хийж өгдөг. Одоо ч гэсэн үү? Одоо ч гэсэн. Тэгэхээр бол дахин дөрөлтөөр шинжлэгдсэн байруудын гадны инженерийн шугам сүлжээ бол шинжлэгдсэй л гэсэн. Тэрний дараа л байшин барих зөвшөөрлөг өгч байгаа. Тий. Зэрэгцээд явдаг. Энэ шугам хоолой хуучирж байгаа, зэвэрж байгаа гэдэг нь илүү халуун усны шугам хоолойтой хамаатай байдаг үгүй юу? Тийм, ер нь тухайн шингэн маань халаад халаалт нь тэлэлт үүсэх, даралтын өөрчлөлт орох, дээрэс нь зэв үүсэх хамгийн таатай орчин температурын утга гэж байдаг юм байлээ. Шинжлэх ухааны технологийн сургуулиудын усны талын багш нар докторуудын яриагаар бол ер нь бол 50-60 градусын температурын утга бол тухайн шугам хоолой, турбо хоолойд хамгийн их цэвэрлэлт үүсгэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг температурын утга. Энэ хугацаанд гэдэг шалтгаанаар бол хэрэглээний халуун усны ундны ус цэвэр хөд усныхаа шугамыг бол илүүтэйгээр цоорч хаагарч гиндэг бол байдаг. Одоо тэрийг тэгээ яаж өрчлөн сэргийлэх ч гэдэг юм уу? Ямар арга байх вэ? Тэгэхээр бид маань бол цаашдаа бидэд барилгын хөгжлөндөө барилгын яам өдрөл хадчихлаа. Одоо энэ цайрцсан турбо хоолойг цаашдаа яг ашиглах юм уу? Хуванцар хоолой ашиглах юм уу? За орон сууцны байрны доторх инженерийн шугам зөвлөлт хөвчлээ одоо хуванцраар хийгээд эхэллээ. Барилгын компаниуд маань саарл хоолойнууд тийм саарл хоолойнууд цагаан хоолойнуудаар хийгээд эхэллээ. Ундны цэвэр ус уу их усүр талаас бол тэр услаан дамжуулах төв хүртэлх шугам сүлжээг бол бас PA хоолой, хуванцар хоолой, ширмэн хоолой, зэвдгүү ширмэн хоолой энтрээр бол хийгээд явж байгаа. За гадны инженерийн шугам нөгөө услаан дамжуулах төвөөс барилга хүртэлх шугам сүлжээг бол ер нь бол 195-аас 98% бол хард орбоо олон дээр цайрын төрхлөг төрхөж явж байна гэсэн. Тэгэхээр манай дээр цөөхөн хэмжээний металлын хийцэн шинжилгээний лаборатори байдаг. Одоо бид нэр үннийг хэлэхэд Улаанбаатар хотод орон сууцны барилга барьж байгаа барилгын компани одоо их хөвчлээ одоо нөгөө хятад турбал ашиглаж штэ. Аль болох барилгаа хямд төгсөр өртгөр босгохын тулд хятад турбаа ашиглаж байна. Хоёр хятад турбаан дотор сайн муу гэж би цайрцсан турбаан дотор 210
340 та 355. За бусад ийм турбаануудаас хямдаа нь оруулж ирж байна. Тэгээ эднэрийг бид нэр гаднаас нь хараад нүдээр үзээд мэдхгүй металл шинжилгээнд өгчээж энэ сайн мууг үзнэ. Манай байгууллага аль хэдийн барилга улсын комист орох үед нь шугам сүлжээгөө угсарцсан үед нь ашиглалт үйлчлэгийг нь авдаг учраас нөгөө барилгын компани муу турбаагаар хийгээд эхний 4 жилээ харгалцсан байх, эхний 3 жилээ харгалаад явцсан байх юм бол тэрний дараагаас шугам нь цоорсон ч, зэв нь гарсан ч орон сууцны удирдах газар танах зэвтэй ус хангаад байна гэдэг. Анх бол барилгын компани тэрийг муу турбаагаас хийснээрээс болоод өнгөрн найрлаа зэв нь гарч ирж байна л гэсэн. Явцад нь яагаад хяналттай байдаг юм бол? Яг хитрхи олон байгууллагын улсын комисс гэдэг нь явж байгаа. Тэгээ ерөнхий хотч бас нэг талаасаа хот барилгын яам айлхтаа тэмцэх газар ч гэдэг юм уу бүх байгууллагууд ер нь бол нэг зүг рүү харсан юм л. Улсын комисс гэдэг юм бол нэг баахан дарга нарын гарын үсгээр тухайн барилга ашиглалтанд ороод байна. Тэгж ягаар барилгын компанид 100% эрхийн үгүй. Шууд ашиглалтанд орох процессүүдийг барилгын компани өөрсдөө аваад. Харин тэр барилгын зургийг хийсэн зургийн автор гүйцэтгэсэн компани захиалагч эднэр маань бол 20-30 жилээр тухайн барилгынхаа чанарын асуудлыг 100% хариуцсан явдаг байх нь цаашдаа зөв юм байна. Бид нэр ашиглалтанд өгсөн юм чинь одоо биднэрт хамааралгүй хаяа явдаг. Яг го манай байгууллагын зүгээс бол одоо яг энэ жилээс бол 355 руу цайрцсан дурбай хоолой дотроосоо бас хамгийн чанартай шилжүүлээ явж байна. Кисэдий ч нөгөө анхны барилгын шугам сүлжээ муу байх юм бол дээрэс нь альчуур атагч энэ холбох хэрэгслүүдийн муу чанартайгаас болоод бас зэвтэй усны асуудал бас гарч ил байна. Голдуу яармаг орчмын барилгууд дээр л гэж мэдээлэл гардаг тийм. Ер нь бол тухайн орон сууцны барилгаас л болж байгаа. Энд тэмдэггүй байгаа. Тухайн нэг ирээ барилгууд бий. Яармгийн хэсгийг бол сая нийслэлийн хөрөнгөөр байна уу? Осогийн удирдах газар 2024 онд шинжилэл солих. Төвшин өмнөхөө бол шинжилэл солих ажлуудыг гүйцэтгэсэн. Одоо нэг орон сууцны байр доторх шугам сүлжээнүүдийг солих ажлууд гээд явахаар тухайн айл өрхийн өмч болдог. Нэг бол нэг барилгын компани баталгаат 3 жилийн хугацаанд дууссан бол айл өрх өөрсдөө хөрөнгө гаргах шаардлагатай болдог. Хэрвээ барилгын компани 3 жил дуусах бол тухайн барилгын компани өөрсдөө шинжилэн солих үүрэгтэй байх. За айл өрх өөртөө ингээд зартлаад агаад явбал бас болж байна те. Яг гэвэл тэр барилгыг сонгосон хүмүүс чинь тэр хүмүүс шүү дээ. Тэр хэрэглэгчид те. Одоо орон сууц гэдэг чинь ямар гэдэг нэг удаа хэрэглээд хайдаг хувц хонорч байгаа шүү дээ те. Тэр том их хэмжээний ч мөнгө шаарддаг том хөрөнгө оруулалтыг бол хүн бол нэлээ судалж хийж сонголтоо хийж байгаа шүү дээ те. Нийтийн сангаас одоо ингээд танай байгууллагын төс үүсч гэдэг юм одоо нэг ингээ хариуцлагагүй барилгын компани одоо ингээ муу дур байгууллаа сонгосноос болоод 3 жилийн дараа зардлыг танахаас гаргасан тохиолдол байгаа юм. За манайхаас хэд хэдэн тохиолдлууд би тэрийг одоо нэг олон нийтэд тэр компани энэ компани гэж зарлаад яах вэ? Гэхдээ яг бидний хувьд солих бидний хөрөнгө гарах эрхийн төвшин нь болохоор устлагын амжилт төвөөс тухайн байрны оруулгын үүзэл буюу дулааны усны тоолоор хүртэлх шугам сүлжээг манайх хариуцдаг. Тэрнээс хоошхын болохоор цөгийн тухай дундын өмчийн тухай хуулиараа тухайн цөгийн өмчлөл буюу айл өрхийн дундын өмчийн шугам болоо явуулдаг. Халаалт ч юм уу адил цэвэр усны шугамж адил айл өрх дотор байгаа шугам болвол тухайн айл өрхийн өмч. Зойрын давхарт байгаа босоо шугам сүлжээнүүд бол тухайн айл өрхүүдийн дундын өмчийн шугам болоо явуулдаг. Тэгэхээр тэр тухайн айлуудаас нь хөрөнгийг гаргуулад шинжилгээ солио явж гин. Манайхаас хөрөнгийг гаргаад шугам сүлжээгээ шинжилээд солиод явж гин. Дээрээс нь зэв шүүх төхөөрөмж төвшөлтийн технологиудыг ашиглаж бас суйрлуулж гин. Хугаалгыг хийж гүйцэтгэж гин. Олон янзын байдлаар. Гэхдээ яг нэг цөөхөн тооны зэвтэй усны асуудал одоо үлдэж байна. Тэрнээс бол хавтгаарсандаа нийтдээ бол зэвтэй усны асуудал харьцангуй байгаагүй. Нэг 10 доторх орон сууцны байрны зэвтэй усны асуудал байна.
Дахиж яг ийм асуудал үүсэхгүй тулд таагүй ямар ажил хийж байгаа вэ? Энийг барилгын яам холбогдох дэд байгууллагын төртөө ярьдаг. Дээрээс нь тухайн барилга барьж байгаа компани ядаж гадны инженерийн шугамжуулчийг нь угсралтын дээр нь хяналт тавиад явж байна. Тэгээ барилгын яамд яваад бид нэг зорилт нь юм төрсөн юм гэхээр замын үдээ юм уу гайл дээр яг металл шинжилгээний лаборатори байгуулад утгагүй ашиглалтанд орно гэд биднэрт хариу өгсөн байгаа. Тэгэх юм бол яг шинжилгээгээр тухайн оруулж ирж байгаа турбаа нь стандартыг хангасан турбаа мөн үү биш үү? Хэдэн маркийн гангийн орцсон хэдэн хувьтай байгаа чанартай турбаа байна вэ гэдгийг нь үзүүлээд наашаа стокачуулаад ирэх юм бол бид нар энэ болж ийм болохгүй байх гэхэд явахад тааламжтай байна. За. Тэр за хоёлаа буцаад нөгөө нэг засар үйлчлэгээр орох уу? Тэгээ одоо ингээ 101-т нь бид ингээ засар үйлчлэгээ хийж гинэ гэдэг та хэлж байгаа. Тэгэхээр тэр чинь нөгөө шалтгаан юу вэ? Хүн хүчгүй байгаад байна уу? Хөрөнгө оруулалтыг нь одоо нийслэлийн зэрэгцээ ажлын албанаас шийдэж өгөхгүй байна уу? Одоо тэр хөрөнгө оруулалтыг босгох ямар боломж байна? За хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтын асуудал. Тийм. Тэр юунаас шалтгаалж байгаа нэхэр одоо нөгөө айл өрхийн халаалт хэрэглээний халуугүй туус хэрэглэгчдийн тарифаас орлогоор бид нэр шугам сүлжээгээ орж ирсэн мөнгөөр шугам сүлжээгээ шинжилэн солихол ажлыг хийж гүйцэтгэдэг. Тэгэхээр хэрэглэгчийн тарифыг бол нэр сүүлийн дулааны хувьд бол сүүлийн 10 жил нэг төгрөгч нэмсэнгүй. Нэг төгрөгч нэмсэнгүй. Одоо жишээ дурдаад үзэх юм бол нэг айл өрхийн дулааны тариф бол 506 төгрөг гэдэг. 1 м квадрат. 60 м квадрат талбайтай 2 өрөө байртай айлын сарын халаалтын төлбөр 30,000 төгрөг байхгүй юу? Тэгэд 30,000 төгрөг гэхээр өдрийн 1000 төгрөгийн халаалтын төлбөр төлж байна. 1000 төгрөг бол нэг бохны ч мөнгө биш тийм ээ. Тэр 1000 төгрөгөөр бид нар ямар тав тухтай сууж байгаа билээ. Тийм ээ. Тэгээд эргүүлээд хэрэглээний халууг хөдөөс мөн адил манай байгууллагын хувьд бол Улаанбаатар хотын хэрэглэгчд бол 1 төгрөг 34 мөнгөөр цэвэр усаа худалдаа авч байгаа. За нийт улсын хэмжээнд бол дундаж бол 2 төгрөгийн тарифтай байд юм билээ. Тэгэхээр бид нар бол тэр хэрэглэгчдээс 1 төгрөг өөр авж байгаас өгж байгаас 1 төгрөг 34 мөнгөөр өгж байгаас илүүтэйгээр бидний зардал гарч байгаа. Дандаа алдагдал руу орж гэлж байна гэсэн. Энэ нь одоо юугаараа гарч ийн гэхээр нөгөө шугам сүлжээгийн засвар үйлчлэгээ хийхээр засвар үйлчлэгээ тэгээ мөнгө нь хүрэлцдэг. За дээрэс нь улс нийслэл юу гарч ийн гэхээр эрчим хүчний яам бол яг станц руу ханддаг. Одоо иргэд оршин суугч дулаан болохгүй байна гэхээр зөвхөн станцыг л ярьдаг ус тийм ээ. 3 дугаар станц руу хөрөнгө орчуул болчих юм шиг. 4 дугаар станц орол болчих юм шиг. Улаанбаатар дулаан сүлжээний гол магистрал жигмүүд л хөрөнгө оруулалт тасралтгүй найдвартай хангаж байгаа юм шиг. Тэгтэл төвөөх нөгөө хувийн 60 хэдэн контор байна. Манайхтай нэлээд бараг 3,000 км шугам гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ шугам сүлжээ насжилтанд байхгүй болсон байна. Байрны гадаа одоо бид нар ухахаар оршин суугч дууралдаг хамаг зам талбай тогтчил дэвдлээ гэдэг тийм ээ. Нийтийн эзэмшилтээр автоцамын эвдлээ гэмтэлээ гэдэг. Бид нар 100 метрээр нь 500 метрээр нь километрээр нь сольж чадахгүй байхгүй. Гарах цаасан байдлаар 6 метр нь 20 метрээр нь байгаа мөнгөндөө тааруулж шинжилэн сольтыг гэж байна гэсэн. Хамгийн ноцтой хэмжээнд хүрснийг нь л төрүүлж сольж байна. Тийм хамгийн эхлээд насжилтаа харж байна. Эрсдлийн үнэлгээ хийж сольж байгаа юм л та. Хамгийн дөрөнд эхлээд насжилтаа харж байна. Дараа нь өнгөрсөн жилийн шугам хэдэн удаа гэмтэж бид нэр гагнсан мэлээ. Хэдэн метр шугам оруулж гагнсан мэлээ. Энийг энэ жил солихгүй бол үнэхээр боломжгүй шүү. Гэдэг шугам сүлжээг эренбэлж гаргаж ирж чад эрхчлийнхаа төлөв. Тэгээд бид нар 1% сольж байна. Одоо бид нар автоцамаар инженерийн шугам сүлжээ далд байдаг учраас дээрээс нь энэ түгээх тусгай зөвшөөрлөлтөд орон сууцны конторууд дуу нэгтээ бас иргэдэд ажлаа ойлгуулж чадахгүй байгаагаас шалтгаалаад хөрөнгө оруулалт байдаг. Автоцамаар бодох юм бол одоо 1500 км-ийн 900 км нь
насжилтын хугацаа дууссан гэдэг. Ховд хүртэлх замын арангаа хүртэлх зам нь нөхөөстэй байна гэсэн үг шүү дээ. Автоцамаар бол. Газар доор болохоор бид нар хардггүй мэддэггүй. Бэлтөө нөхөөс байна гэсэн. Хэрвээ ийм байх юм бол улс яаж хийж байгаа хурдцтай хөрөнгө оруулалт хийгээд нөхөн тийм ээ. Орсон суугч ард иргэдчихсэн хүү тэр яагаад энэ замаа хийдгүү гэж яагаад нэг юм бүүлж яагаад засуулаад авна. Газар доор байгаа шугам сүлжийг хардггүй учраас эдгээр яагаад бидний дулааныг нөгөө мө халаалтыг чинь хаагаад таслаа хийчих, хүүт уусаа чинь таслаа хийчих. Эдгээр дээр явах нь гэдэг. Энийг хөрөнгө оруулалт бол яалтчгүй бага тарифтайгаас шалтгаалаад засвар үйлчлэгийн зардал гардаг. Тэгээд дээрэс нь эрчим хүчний яам бол яг хөө тэр станц тал руугаа дамжуулах шугам сүлжээ тал руугаа хөрөнгө оруулалтыг бол хийгээд байдаг. Барилгын яам бол тодорхой хэмжээний цэвэр ус буюу дамжуулах их усүрээс тэр услаан дамжуулах төв хүртэлх шугам сүлжээн дээр хөрөнгө оруулалтыг хийгээд байдаг. Яг төвөөх тэр услаан дамжуулах төвөөс байр хүртэлх шугам сүлжээр бол бид нар дээр хандж туслаараа хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа газар бол нийслэл байгаа юм л да. Тэгээ нийслэл ч гэсэн тэгээд ялгаа байхгүй тэр орон сууцны байранд амьдарч байгаа хүний шугам сүлжээний төлөө бүх нийтээс авсан татаасыг тийш явуулчих. Гэр ороолын аль бүрхийн ч гэсэн хүмүүсийн татаасыг тийш төвлөрүүлж хийж гинэ гэдэг нь бас буруу механизм л явж байгаа. Одоо тэгээ аргаа барсан л зүйлэлтэй. Одоо хамгийн өндөр насжилттай болсон шугам хоолой энэ гэбэр тэр дүүргийн тэр хорооны тэр хотхон гэбэр сайхан илт тод зарлжүүл яадаг. Оршин суугч нь мэдчих авах гэлтэй. Одоо оршин суугчд маань зарим нь мэддэг шүү дээ. 3-4 дүүр хорооллын гол дээр алт ухах гэж байна гэдэг. Өнөө голын тэр нэг шороо гэж бүр жил болох уу? Жил болгоо ухдаг. Тийм. Ус угийн удирдах газрын шугам явж байгаа. Улаанбаатар дулааны шугам сүлжээний дулааны шугам явж байгаа. Ус угийн бохирын шугам явж байгаа. Манай бас 3 дугаар хорооллын одоо ахуй үйлчилгээнээс хорооллын эцэс хүртэлх 3 дугаар хорооллыг хангаж байгаа дулааны хос шугам явж байгаа. Тэгээд тэрийг хийхэд одоо жишээлбэл юу гэдгийг манай талаас гэхэд нэг 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийж тухайн шугам шинжилэгдэнэ. Бид нар зураг хийгээд одоо хөрөнгө оруулалтаа бас хаагаад зураг хийгээд явж 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бид нар шаардлагатай байдаг. Тэгтэл бид нар орон сууцны удирдах газрын нийт жилийн шугам сүлжээ тоног төхөөрөмж одоо саяны хэлсэн 750 услаан дамжуулах төв дотор чинь 2000 ноцоос явж байгаа. 2000 ялцсан дулаан солилцоор явж байгаа. Өчнөө цахилгаан автомат тоноглол явж байгаа. Тэр бүгдэн дээр гарч байгаа нийт жилийн хөрөнгө оруулалтын зардал нь өнгөрсөн 25 оных бол 14 тэрбум. Тэгэхээр 2400 орон сууцны байрынхаа жижиг засварыг арга цаалаад явах уу зөвхөн 3 дугаар хорооллын шугамыг ганцаараа шинжилээд бүх мөнгөө тэрэн дээр all in төлөхөд засаад үлдэгдлийг нь гэмтсэн чи бид нар таамаагүй хаях уу гэдэг бол юу гэдэг орсон суугчд бол энэ өндөрлийг бас бид нар бас дутуу мэдээлдэг учраас мэдээлэл дутмаг учраас эдгээр бас инженерийн байгууламжууд юм байна гэдэг. 10 жил дулааны тариф нэмэгдээгүй байна гэдэг бол 17 онд хамгийн сүүлд нэг нэмэгдсэн. Би 15 онд энэ байгууллагад орсон. 17 онд нэмэхэд нэг 10% нэмсэн. Тэгэхээр чин ийм тогтвортой бүтээгдэхүүн Монголд байгаа ганц бүтээгдэхүүн бол энэ ус дулаалга. Тэгсэн мөртлөө үйлчлэг нь бол тасраагүй. Өртөгтэй үрдэггүй. Тэгэхэд 10 жилийн өмнөх одоо юу гэдгийг одоо юугаар жишээ авах юм бэ гэвэл талах жишээлбэл 10 жилийн өмнө хэд байсан мэдэхгүй. Магадгүй нэг 500 төгрөг байсан юм уу 200 төгрөг байсан юм уу санахгүй. Арайч 5000 байсан юм болов уу? 1200 300 байсан баха. Тийм тэгэхээр одоо ч нэг 3000 4000 болчихлоо. Тийм 3000 4000 болчихлоо тийм ээ. Тэгэхээр ч одоо шүдэн 10 төгрөг байж байгаа одоо 100 төгрөг болсон байна шүү дээ. Шүдэн зэрэгч яваа. Тэгэхээр 10 дахин юм нэмэгдчихэв. Бүх үйлчлэгэл ер нь хамгийн багадаа 5 дахин нэмэгдсэн байж байгаа. Тэгээ нэг улс төрийн тоглолт гэдэг юм уу? Одоо тэгээ хамаагүй л яриа л д. Нэг сонгуул болоод өгөхөд ирэхээр тариф нэмэх гэл
иргэд орсон суугчдын төлөө эсвэл нэг засаг унаа авахгүй төлөө шиг одоо нэг тийм бодлого явдаг юм шиг байна. Улс төрийнхний хувьд доктортой байдлыг хангана иргэдээс нэг юу авахгүй гурван шүүмжлэл хүлээж авахгүй гэдэг байдлаар энэ өөрөө бүр энэ манай байгууллага энэ төвөг шугамжуулж хариуцж байгаа байгууллагууд нийгмийн хүчний салбар ажилчдын бол бүх нурган дээр энэ хамаг ачааллын тийм өөрчлөл хайж байна л гэсэн. Төрөний дээр таны жишээ авсан жишээлбэл 3 4 дугаар хорооллын тэр зам гэж штэ тий. Яг 3 4 дугаар хороололч одоо 1980-аад оны ихээр баригдсан одоо социализмын хамгийн сүүлийн үеийн томхон бүтээн байгуулалт штэ тий. Тэгэхээр одоо тэрнээс чи 45 жил өнгөрсөн гэж бодохоор тэр турбаа шуум хоолоонууд нь бол бас нэг 45 жилийн өмнө сурлуулсан болж таарж гинөө тий. Тэгвэл тэр шугам хоолойг одоо ингээд шинжилснээр хамгийн дөрөв ашгийг хүртэх хүмүүс чинь одоо яг тэр хавийн л оршин суугчид тэнд үйл ажиллагаа болж байгаа аж ахуйн нэгж шүү дээ. Тий. Тэгвэл тэр одоо шаардлагатай 10 тэрбум хэрэгтэй гэж таны сая хэлсэн мөнгийг яагаад тэр хүмүүс төлж болтгүй? Яг гоо тэр хүмүүс төлөх нь зөв. Тэгтээ тэр хүмүүсээс авж байгаа төлбөрөөр байхгүй. Айл өрхийн тэр халаалтанд өгж байгаа төлбөр нь хүртээмжтэй байж тэр шугам сүлжээр нь хөрөнгө оруулалт хийх нэг Гэхдээ энэ чинь нэг л удаагийн томцсон шүү дээ. Тэгээд дахиад нэг бас нэг 20 хамгийн багтаа 20 30 жилийн баталгаатай хугацаатай биелгүүдээ бодвол тий одоо мэдгүй ингээд тухайн одоо дүүргийнхэнтэй ч юм уу хамтарч ажиллаад иргэдэд ингээд мэдээлэл өгөө за танаа шугам болооч ийм болцсон шүү насжилтан тий хизээ мөдгөө задрах ус алдах юм аюултай. За засыг гівчиг одоо та нарын төлж байгаа тариф чинь бага ийм бага байна. За нэмхийг бол засгийн газар шийдээгүй. Тэгэхээр энэ мөнгийг одоо босгох тий одоо гаргаж ирэх нэг болцоо нь одоо гэд мэдгүй иргэдийн саналыг аваад иргэдтэйгээ хамтарч ажиллахаар дэмждэг юм бол та манайхан ч мэдээж би төлөө өгөх нь цөөхөн л дөө. Гэхдээ тэр шугам хоолойг одоо ингээд сольсноороо үр ашгийг нь хэн хүртгийн тэр хүн л төлөх ёстой санагдаад байна. Тийм бизнесийн зарчмаар бол тийм. Тэр мөнгийг одоо хаа болт амьдарч байгаа нэг иргэний төлсөн татвараар биш одоо яг л тэнд амьдарч байгаа тэнд ажил нь явж байгаа бизнес эрхлэгчид ингээд хамтраад мэдээж ирэх нэг өрхөд нэг аж ахуй нэгжид ирэх ингээд олуулаа хуваагаа төлөх чинь арай учиртай үстэй тэнцэж хэдэн мянган айл байгаа. Тэг яг тэр замын хоёр талч одоо битүүл байшингууд байгаа үстэй. Тэр зардлууд маань яг нөгөө хэрэглэгчийн тарифтаа шингээд орчиж байгаа гэдэг байдлаар нөгөө өмчлөлөөр ард иргэдийн саяны дундын өмчийн тухай хуулиараа айл өрх өөрийнхөө шугамыг заснаа гэдэг шиг. Тэр шугам сүлжээний өмчлөлөөр манай шугам болчихж байгаа. Тэгээ манайх ганцаараа танах болохоор зардлын танах ганцаараа даах болчиход. Гэхдээ ганцаараа даагаа хий гэхлээр яг зэрэгцээд ус сувгийн шугам яваад байдаг. Бид нар шугамаа шинжиллээ ус суг танах хөрөнгөө гаргаж гэх юм уу бидний энэ жилдээ мөнгө байхгүй. Уртталт нь дулааны шугам яваад байдаг. Дулаан танах зэрэг хийя хөрөнгөө гаргаж дулаа энэ жил манай энэ наадхан дээр чи хөрөнгө гаргах. Зэрэг зүтгэж хийх бол тэр яагаад ингэ нөгөө хүндрэл гаргаад зам ухаад байдаг. 3 4 дугаар хороолч юм бол өмнө л голынхын ухаад асуудал хийждэг байсан. Одоо болохоор хуучин 2 игнээ байсныг нь 3 игнээ автцсан болгоод хоёр талын зам нь хоёуланг гинөө. Тийм 3 игнээ болгож өөргөсгөөд нөгөө инженерийн шугам сүлжээн дээр чинь зам ороод ирчих байхгүй юу? Дээгүүр. Тэгэхээр нөгөө эргүүлээд бид нар замын нэвтэх гэхээр чинь өргөд орсон суугчч байсан хамаг зам эвддэг тэгдэг барьдаг гэж яваад байдаг. Хамгийн анхдагч нь юу юм бэ? Тэдэнд байгаа инженерийн шугам сүлжээнээс дэд өдөрлөгч байсан нөгөө иргэд орсон суугч бүгд л ил дээрээ л хамаг ач холбогдлоо гэдэг. Барилга байгууламжийг басаадлал гоё болгоод байвал тэрэн дээр хэдэн дөрөгч байсан хамаагүй гоё болгож байгаа тэр хөрөнгө хаяад байдаг. Замыг гоё болгож байгаа тэр хөрөнгө хаяад байдаг. Яг харагдахгүй байгаа тэр хөрөнгө хаяад. Харагдахгүй эргүүлээд яг нөгөөх нь үр дүн байхгүй ч нөгөө улс төрийн хүмүүст бол үр дүн байхгүй хүнд явах үр дүн байхгүй учраас тэр нэр хөрөнгө оруулалтыг нэг явах. Тэгээд дүүргийн бас төсөв бас их бага байдаг юм байлээ. Тийм учраас тэгээд нийслэл дээрээс л бид нар хөрөнгөөр нэг татаас маягаар нэг тодорхой хэмжээний шийдвүүлж байна да. Энэ онд жишээлбэл ямар хэмжээний мөнгө шийдүүлсэн байгаа юм бол? Энэ оны хувьд бол бид нар дээр бол үнэхээр татаас өгч чадахгүй. Орон сууцны удирдах газар дээр гадны инженерийн шүүмжлэлж байна. Өнгөрсөн 2025 онд бол харин
13 км тараасан 15 км шугам сүлжээ нийслэлийн хөрөнгөөр бид нар шинжилж сольж авчихсан. Тэгтээ шинжилж сольж авахдаа түнэлийн системээр хүн дотор нь ороод засвар үйлчлэгээ хийчдэг. Дахиж гэмтэл гарах юм бол шугам хоолойгоо дотор нь барьж гүгээд шинжилээс сольждаг. Дахиж газар уухгүй. Одоо ерөөсөө сүүлийн зургуудыгаа бид нар дандаа тэгж төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол одоо нөгөө хотчлтын одоо энэ далайц хурцтай хөгжлийг даагаад ногоон байгууламж тогтчлтгүй талбай гэж байхгүй болсон. Тэгээ нөгөө нэг шугам солихын тулд дээрх тогтчлтын эдэн замын нэвдэн тэрийг нөгөө шугам гарсан зардлаасаа илүүтэйгээр нөхөн сэргэлтийн зардал хамаг зардал нь явчихдаг. 23 онд гэхэд 350 сая 24 онд гэхэд 380 сая сая нь 2025 онд 650 сая төгрөгийг нөхөн сэргэлтэнд шугамаас олихын оронд нөхөн сэргэлтэн тийм хэмжээний зардал гаргаж. Зөв. Одоо тэгээ нөгөө байгаа шугам сүлжээг засаж чадахгүй байдаг байгаа тохиолдолд одоо бүр шинэ техник технологи нэвтрүүлэх бол бүр мөрөөдөл. Тий, одоо урдгаар яг хоо. Гэтэ таны тайлбарлалтыг бол бас ер нь дэвшилтэт технологи нэвтрүүлсэн гэж ойлгож болох уу? Тий, ер нь дэвшилтэт технологи нэвтрүүлээд бид нар барилгын хөгжлийн төв, барилгын яам руу нэвтрэх суугийн стандартын тэрийг багасгуулъя, өндрийг багасгуулъя гэдэг материал юмнуудыг саналаа өгчөөд явж байгаа. Эдэн дээр бас судлагдаад бас шугам сүлжээний бас нэвтрэх суугийн бас стандарт бас шинжлэгдэж гарах байх. Ер нь бол төвөгшил ихтэй улаан хотчлолтой газар дээр бол нэвтрэх суугтай шинээр баригдаж байгаа барилга бол нэвтрэх суугтайгаар инженерийн шугам сүлжээгээ татна гэдэг боловч тэгээд зураг төслөөрөө бол нөгөө газар ухдаг үл нэвтрэхээр л төлөвлөгдөж байгаа. Нэвтрэх суугтай гэдэг нь юу гэсэн үг? Хүн дотроо ороод шугам хоолундаа засвар өөр дотор нь ороод хийцдэг хэмжээний өндөр гэсэн үг. Сая зунчин тэр Баянгол дүүргийн 2 дугаар хороо вокзалын хойхон талд нэг нэлийн олон хоног засвар хийгээд исэн. Тэр мөн таны сая ярьдаг юм биш үү? Вокзалын вариатаж чуулганы баруун тал дээр хийсэн. Хүмүүс нь дотроо ороод явах хэмжээний. Тий, нийслэлийн дарга нар чинь лайв даадал чухам супер юм бид нар хийж ийн гэж танилцуулсан шүү. Яг тэр байршил дээр хийсэн ажлыг бол тий, вокзалын ард одоо аль нь бол нэлээдгүй олон шугам хийгдэж байгаа шүү. Тий. Станцын төв шугамын юу 4-р баруун дөрвөн замаас урагшаа хийгдэж байна. Тэргээр 2-3 шугам хийгдэж байгаа. Манай шугам бол тэнд вариатагийн хажуу тал дээр манай бол хийсэн. За төгсгөлд нь би танаас яг та өөрөө инженер хүн учраас мэдээж хэрэг одоо бусад улс орнуудад те яг танаас албарт ямар шинэ технологи шийдлүүд нэвтэрч ингээд бас нэг харж идэг, ажиглаж идэг байлгүй те бусад улс орнуудад одоо яг энэ салбарт ямар агц дэвшлүүд гарч ах юм та нарын анхаарал төрчихөж байгаа. За бусад улс орнуудыг бол бид нэр ус хангамж, халуун ус хангамж энэ төр дээр бол бусад их улс орнуудаас баг хэрэглэгчдийн илүү тав тухтай байдлыг хангасан ус хэрэглээний халуун усаар хангадаг гэж би ботсон. Ганц нэг одоо жишээлбэл Солонгос энэ дэр ганц нэг улс орнуудаар инженерийн шугам сүлжээ энэ төрийг харж үзэж явсан. Тоног төхөөрөмж автоматжуулалтын хувьд бол бид нэр хоцрогдоогүй. Инженер техникийн ажилтны уур чадвар автоматжуулалт дээр бол бид нэр хоцрогдоогүй. Биднээс давуу юм бол яг алсын зайнаас бүх дулаан намжуулах төв, ус талаа намжуулах төвүүдийг нэгдсэн SCADA систем дээр харахыг бол бусад улс орнууд бол ерөнхийдөө хийгээд явж байна гэж би хараад байгаа. Энийг бол манайх бол ихлүүлсэн. Бас л хөрөнгөний асуудал. Тэгээ эргүүлээд гадны зээл тусламж руу ингээ хандаад явахаар бас нэг өмнөх зээл өрийн асуудлыг хөндөгдөөд бид нар дээр бас хөрөнгө оруулалтууд орж ирж чаддаг. Дандаа буцалтгүй тусламжаар бид нар хөрөнгө оруулалтууд авсан байдаг юм лээ орон сууцны удирдах газар. Инженерийн одоо жишээлбэл Япон, Солонгос гэх өндөр хөгжилтэй улс орнууд карантинаар нь шууд цоргоогоо оожлоод шууд халуун ус ирэхгүй шүү дээ. Харин тийм гин их сони. Би очиж байгааг болохоор мэдэхгүй л байна л да. Тухайн барилга руу бол зөвхөн халаалтын шугам ороод
халаалтынхаа дараагаас цэвэр усны шугамаар халаалт цэвэр усны шугам дээрээс тухайн газар дээр бэлддэг. Зарим нь бол бүр хэрэглээний халуусаа газаар бэлддэг. Тийм эргэлтийн шугам энэ төр гэж байхгүйгээр гоожулжиж доотлын бүх айлуудын ус гоожиж халуус ирдэг юм схемтэй байт юм л. Бид манай инженерийн шугам сүлжээ нь бол Орос школ, Оросын одоо нэг тухайн зөвлөлт холбоот улсын үе хийгдсэн инженерийн шугам сүлжээтэй учраас бусад улс орноос одоо юу гэдэг Европын инженерийн тентэр манай дээр ирж л байсан л да туслаараа хэмжээний хувьд та нар бол хэрэглэгчтэй өнөхөр тансаглуулт юм байна. Тасралтгүй хэрэглээний халуус карант онгойлгоход л харлуус гоожуулах хэмжээгээр шууд байнгын халуусаа эргэлтэнд ингэж байлгадаг юм байна шүү дээ. Энд чинь бүхэл газар тийм байдаг л гэж дулааны үр ашиг хамгийн үр ашиггүй зардал шүү дээ. Та нар энэ зардлыг яаж нөхдөг юм бэ? Тарифаараа шийдэж улс орнч чаддаг юм уу? Хамгийн үргүй зардлаар та шийддэг юм байна. Гэр орооллын айл өрхийн усны тариф, орон сууцны усны тариф хоёр бас өөр шүү дээ. Тийм. Аль нь арай үнэтэй? Гэр орол одоо 2 төгрөгөөр байгаа хаа. 1 литр нь үү? Тийм 2 төгрөгөөр одоо хөдөө орнууд дээр ямар ч байсан 2 дахин илүү. Гэхдээ тэр гэр орол руу нөгөө хүмүүсүүд чинь юу яаж байгаа шүү дээ. Зөөвөрлж очиж аваад бензин тосоо гарцтаад тийм ээ бензин тосоо гарцтаад оочролж жагаад аваад тэгээд юу гэдэг гэр оролж одоо угаацаасан гэж ярьдаг. Тэгээ энэ бүх үйлчлэгээ үзүүлээд ингээд гарч байгаа зардал. Тэгэхэд нийтийн зориулалтад орон сууцнд амьдарч байгаа хүмүүсүүд бол 1 төгрөг 30 мөнгөөр цэвэр усаа авчиж чинь 8 мөнгөөр юугаа бохор усаа татан залуулж ингээ 2 төгрөгөөр бол бүрэн үйлчлэгээг үзүүлээд билегийн хажуудаа аваад ирж байгаа тариф гэхэд бол тэнгэр газар шиг хоёр үнийн зөрүүтэй. Дулааныг та хэд бодолтой сарын 60 м квадраттай айл 30 мянгаыг төлөөд өгдөг гэхэд гэр ороолын нэг шуудаа нүүрс чинь 5,000 шүү дээ. Тэр 30 мянгаар 6 шуудаа нүүрсээр 1-7 хоног мөнгө хүрхүүгүй юу байхгүй. Тэгэл тэрнээс чинь гадна түлээ модоо түлжиж тэгээ тэрэн рүүгээ машин техник тоногдох хөрөмжөөр зөөж ирж иж ийм зардал гаргаж яхад гэр орооллын мөнгө байранд амьдарч байгаа хоёрын тариф бол 3-4 дахингийн зөрүү гардаг. Тийм байна тийм. Гэр ороолол орон сууцны байраад. Яг орон сууцнаас нэг анханасаа төлөвлөлтөөрөө эргэлтийн шугамгүй орон сууцны байрууд гэж бий. Хэрэглээний халуус нь жишээлбэл 40-50 мянгат энэ төр зөвхөн хэрэглээний халуус нь байрлууга айлуудын гарант руу буцаж ингэж эргэлтэнд байнгын ингэж эргэлтэнд халуус нь эргэлтэнд байдаг учраас гоожуулдаг газрууд бол бас бий. За мөн дээрс нөгөө түрүүний хилээд байгаа шугам орлоо ингээ харахад юм гадна талаас нь харахад ингээ 3 санжийн 2.5 санжийн диаметртэй байгаа тийм. Доторхын задлаад шугамын тастгаар зүүнний сүв шиг нарийнхан болцсон. Өсөний тэгүний Тэгтлээ зэвэнд идэвчдэг. Хэрэглээний халуут усны шугам нэг зэвэнд идэвчдэг. Тэгэхээр нөгөөх нь даралтгүй нэг бол халуус нь эргэлдэхгүй болохоор халуус нь гоождгүй ийм гомдлууд болсон маш. За ойлголоо. Баярлалаа. За. Тэгэхээр маш дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тийм нөхцөл байдлыг бол сайн тайлбарлаж өглөө гэж бодож байна. За өнөөдөр манай студид орон сууцны аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Дагдан хүрэлцэн ирж биднэрт одоо ажил байдлаа дэлгэрэнгүйгээр танилцууллаа.